Монгол улсын төрийн сойрхолд ардын орон зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, богино өгүүлгийн нэртэд зохиолч, Балжирийн догмат. Бурхны шувуу өгүүлэг. Дөрвөн ойрдын хан галдан бошигт өөрийн төрсөн охин Юнч хай, баруун гарын хөлөг их баатар Данжила хоёрын хамт ам биесээ ч илүү хайрлаж энхрийлдэг асан Ануу хатнаа онголж оршуулсан газар дээр очоод буцаж явлаа. Эмээл дээрээ жишүүхэн суугаад их дэлтэд цагаан шарга морины хон чихийг ширтсхийн үг дуугүй бодлогошрон гэлдрүүлж явсан хантан хагацл зовлонг амсхаараа нэг амсч цөхрөнгөө барсан хүний алжаангуу саарал дуугаар ийм өгүүлв. Хөх тэнгэрийн зарилгаар миний насны тоо гүйцжээ. Иймд би хатантны газар дахин ирж чадахгүй биз. Та хоёр талигаачийн шарил дээр хаврын хөх ногооноор жилдээ нэг заавал ирж ухаарай гэж хэлээд зовхон цэлхрэн хавгансан гуниг тайнуудээр эргэн харлаа. Хэдэн саахалтын чандад тэнгэрийн одоор тэмдэг тавин онголсон Ануу хатны гэрэлт хөшөө аглаг буйд хээр талын явган зэрэглээнд өнчин янзг адил ганцаар бүртэлсэн үзэгтэн. Хантны ядрангуй шарланг нүүр дээгүүр усны сэрүүн сүүдэр адил хэдэн бүртгэн хөх толб нэвчин тодрох үедэр тэр нэгэнтээ хүн дээр амьсгалснаа. Би лас төвдийн эрдмийн гурван хийдийн хотогт ховлгаадын хүрхүүе бэрх эрдмийн оргилд нэгэнт хүрч тэргүүн хамбын алтан сентид залагдах ховрхон завшааныг хүртсэн хэдий ч Ануу хатнаас хүндтэй амин шүтэнийг орчлон ертөнц дээрээс олж бишрэн сүсгэлсэнгүй. Гэтэл миний бие цэргээ манжид гурвантаа хяар зохиолж дөрвөн ойрдын галга оломт сахих хоёр хүүгэн бээжинд цаазлуулан толгойг нь хазлаа хэмээн намуухан боловч цухалдангүй өгүүлснэ. Гэнт ам амьсгал нь давхцсан багтарч зүрхээ тарлаа. Монголын газар шороог манж хятадуудад алдвал амьд хүн байдгаа үхсэн хүний ясч үл амарна. Данжила чи нүдэн хөдөлж байсан цагт харийн хар илэгтэнд алга дарам газарч бүүг ухаар бүү алга дарам газарч гэж давтан тасалдангүй өгүүлээд морины хон дэлийг дэрлэн үхтгэхийн унлаа. Зүүн гарын галдан бошигт ханы шарлыг түүний гэрээслэл ёсоор чандарлаж хаашаагаа таван ямхын хаш чулуун хайрцагт залж дөрвөн ойрдын догшин сүлдний өмнө зааны ясан ширээн дээр тахижээ. Барсын арсаар зүйж ойсон их хөлгөн асарт арц хүжис гүгэл зандангийн ариун дагшин үнэр сэнгэнэн шингэн цэнхэр утаа намжааран суунгалах нь бурхтын орныг санагдуулан эрхэмсэг намун эгшгийг сэтгэлд хөглөх хажээ. Ихэс дээдэс ламнар харц доодос цөм ханы чандрыг агуулсан мөнөөхөн хаш хайрцагнаас адис авч амь насаа даатхан сүсэглэж залбирцгааж байтал гаднаас хоргой уужтай царайлаг сэвгэр гүйн орж ирээд хүүхдийн хэрхүү цангинсан цаваа хоолойгоор тэнгэрт үүл бороо нэгэхэн бээр үгүй бөгөөтөл
Ижилгүй сайхан их цагаан солонго татжээ. Энэ лавтай жир нэгэн үзэгдэл биш. Сохор хүмүүн боловч гарч харцгаагтун гэж хашгирахад нүүр нүдэндээ хагацлын бараан сүүдэр унган гашуудан зогссон хүмүүс цөм алчуур малгайгаа шүүрэн гадагш гарцгаалаа. Тоос тортог нэгээхэн ч үгүй огторгүйн гэгийн мандалд нүдгүй амтэнч сургаар нь дуу алдан бишрэн баясмаар цээжний харанхуй бүрэнхийг гэрэл түлсэн босоо цагаан солонго таджээ. Түүнийг харсан лам хуврагууд алга хавсран залбирах зураа гайхаж алмаарсан олонд хандаж. Хүүхдүүд минь согдон мөргөцгөө. Тэнгэрийн хөвгүн худагт ханы сүнс орчлонгийн тоосноос тасарч огторгүйд огшиж байна. Бурхан худагтын эрдэм номын гэрэл гэгэнд залбирцгаагтун гэхэд тэнд хурамчулсан олон хүн нэгэн зэрэг согдон мөргөцгөөлөө. Ялгуулсан худагтын шарилыг түүний унган нутаг цаст цам гар уулна онголон тахих зарилгийг Данжила нарын 10-аад хүмүүст сонсгожээ. Элч нарыг замд гарахын өмнөхөн 100 гарын улсын эцэг дээдсийн шүтэн тэнгэрийн сахиус Алтай омголон хүрэн бүргдийг гар дээрээ суулгасан нэгэн идэр баатар тэднийг удирдан ханы өргөөг 3 та эргэлээ. Лам хуврагууд чандар залах элч нарын замыг засч муузгийн элдв гай барцдыг номхотгон 9 тариндан өлзий буйныг өрөөж дөрөөнд нь сүү тусаан мордуулав. Улсыг хурааж шашин төрийг мандуулагч бошигт ханы биеийг сүүлчийн замд нь үдэхэд мянган баатар ирс гүн хүндэтгэл үзүүлэн хоёр игнээ годомлон жагсч туугс сүлд зэр зевсгийн өргөн 4 ойрдын уухай дуудсны дараа гунан буугаар 3-9 удаа буудаж их ёслол үйлдэлээ. Итгэл сэтгэл юуг нь дагуулан нарт ертөнцөөс халин одсон хутагт ханы араас толгойтой бүхэн мөргөж, тойгтой бүхэн сөхөрч, дор бүрнээ хүн дээр гашуудан нулим сунгав. Данжила баатар хантны чандар бүхий хаш чулуун хайрцгийг эр суран оосортой ширэн уутанд залж, хүчрхэг чирэг хүзүүнээсээ сахиус адил эгэл-дэргэлэн зүүжээ. Гэтэл бүжин хатан олны дундаас гүйн очиж Данжилагийн дөрөөг түшин зэрэгцэн алхах зураа манжинхан ханы цогцсыг олох гэж сэмхэн хайж яваа сурагтай. Замд чинь хар санаатан отож байхвээ. Болгоомжтой яваарай гэж хэлээд мордын тоосон дунд бүртийн хоцорлоо. Цаст цамгаар уулыг зарим мордсон баг цэргийнхэн бүгд уяас ойлгон хансан хосон морьтой явгарахын зовлон үгүй тул жолоо тадлгүй нэгэн жигд буйхаалан цаг болно. Их уулс элч нарын зулай дээрээс хөмсөг зангидан чимээгүй ширтэх бөгөөд хаяахан ган дөрөө ханхин дуугарах бүр цээжинд хэлхэн явсан бодол сарниж мордын төвөргөн дунд амгай зуузай шаргин сэтгэл бүүвэлж талын бялзуухай живжив чиргэн. Намайг өгсний дараа манжин хаан миний хүүр ясыг та нараас нэхэн шүү. Даруй түргэн шатааж үнсийн Алтай хөх салхинд хийсгээрэй гэж захисан хан эцгийн үг Данжилата дөрөө харшуулан довтлогох үзэсгэлэн гоо юнчхай бүсгүй чихнэ морины салхинд холдон ойртон сонсогдоно. Өнгөрөн одсон нүгэлт хар өдрүүдийн бараан бодол элч нарын араас нэхэн сүүдэр адил даган цогно. Цаан тэрэлжийн 100 мод хэмээх газар манж хятадын 3 замын хэцрэгтэй тулгаран галдан бошигтын цөөн хүмүүс
ус голыг улаанаар урсж, лус савдгийг айн цожтол харь дайсантай эр эмгүй алалдан дайцсан тэр аимшигт тулдааны дүр зураг. Илд мэсний хангинан харшилдах зэрлэг догшин дуу чимээ яахан тийм амар хялбар мартагдахсан билээ. Галдангийн цэрэг гал усыг туучин элдний эрийг эмтэрч уул хаднаас утаа хярвас ханхалтал цавчилдав. Чин улсын хүний тоо өвсний толгойноос олон байжээ. Дөрвөн ойрдынхан сар гарав алалдан тулалдсны эцэст харин их гүрний цэрэг зэвсгийн хүчинд шахагдан арга буюу ухарч ар тийш нутаг усаа тэмцэн өдөр шөнийг эс ялган довтолгон явсаар алтайн хязгаарт иртэл ханы биеийг гэнтийн дайрлага дайрч үхэл нүүрлэх нь тэр. Данжила чи нүдэн хөдөлж байсан цагт манж хятадуудад алга дарам газарч хэмээн амьсгал хураахтаа гэрээслэн загсан галдан ханы сүүлчийн үгийг санах бүртээ Данжила баатар хүзүүндээ зүүсэн хандны чандрыг байн байн тэмтрэн үзэж сайхуус зангаа адил сүсэглэн биширнэ. Гэтэл алсын үл овоо өвд ташуураараа заасан юнчхай охины энэ юу олон морьтой ус гараад ирвэ гэх бачимхан дуун Данжилагийн бодлыг таслах сацв. Тэр зүг харвал ойн хөтөл дээр буу саадаг агссан зэр зэвсэгтэй олон морьтон зам хөндлсөн зогсож байх нь тэр. Данжилагийн хоёр нүд тэр хүмүүсийг хармагцаа хаанхын хэн болохыг төвгүй танилаа. Данжила морьныхоо амийг татаж манжийнхан байна. Биднийг самб гаруй уул руу явахыг урьдаас туршиж мэдээд зам тоснаас зайлахгүй. Тул данд бэлтгэн олмоо чангалж буй дур үзүүлэнгээ хөдөлгөөн морио түргэн солиод газрын цагаан руу эргэн зогтоцгаая. Энэ новшнуудтай ихээхэн зуралдвал аминд халтай төдийгүй ханы чандрыг алдаж юу магад гэж хэлээд морьноосоо буулаа. Ойрдын элч нар бууж мордохын зуурт эмээлийн хуу татан авч хөдөлгөөн мориндон тохов. Алсын өл хөтөл дээрээс тэдний хөдөлгөөн бүрийг дурандан ажиж байсан манж жанжин ойрдынхан мориос олж байна. Эргэн зогтгоно. Энэ улс дотор яваа хүүхнийг заавал амьдаар нь барьж бээжинд хүргэх ёстой. Бидхий харваарай гэснэ. Моринд алвхийн мордож Данжила нарын зүг бүдүүн нарийн хоолойгоор уухайлан дайрлаа. Зүүн гарын элч нарыг манжийнхан хоёр талаар нь ангайлан амдаж өртөөлөн хөөлөө. Зогтож яваа хүмүүсийн нүүрэнд Данжила юнчхаа бүргэд барьсан залуу баатар гурав дөрөв харшуулан давхина. Хэдийгээр элч нар унаагаа сольсон ч гэлээ морио амраан отоонд хүлээж байсан манжийн цэргүүд тэдний араас гизэг даран нэхэл хатуутай хөөцгөөлөө. Цайхуур чулуу шавхтуулан тажигнах олон мордын тоосон дундуур манж жанжны хун цагаан хүлгийн зүс үе үе бүрэлдсэн үзэгдэнэ. Дайснууд сумны тусгалд орж ирээд онь холгон харвж эхлэв. Зогтож яваа хүмүүсийн суган доогуур сум эсгэрэн өнгөрөх бүрд хавирганы хар симхийгээр салхи сэрв татуулан үлээх шиг санагдана. Данжила ойртон ирсэн дайсны түрүүчээс сум тоолон унговч дайсан олон сум цөөхөн байлаа. Зогтож яваа хүмүүс суманд өртөн сүүлчээсээ ганц нэгээр гээгдэн хоцорч эмээлтэй морин жолоо цулбураа чирэн давхих үзэгдэнэ. Толгой дээр илд далайсан өрөө зөрөөний энэ торгон агшинд хүн бүхэн амь насаа мориндон даатгав. Данжила араас нь гүйцэж ирсэн нэгэн морийг цулбуурдан авч юнчхад өгөх зураа аймаа авч гарахыг бод гэж хашгирсан хэдий ч юнчхаа эцгийнхээ чандарт харагдсан ч юм уу морьныхоо амийг татсаар явхажээ. Монгол нутгийн гүнд тэр тусмаа зүүн гарын улсын хөлийн дээс алхаж манж нарыг инхүү бөөн бөөнөрөө цөмрөн орж ирэхин чинээ хинч
зүүдэлсэнгүй явжээ. Хантны шарлыг хамгаалах хэд хэдэн баг цэрэг дагуулж гарах манч яв. Эцөнөг толгой. Чи хэзээ ухаан орно доо гэж Данжила хөнгөдөж гин алдсан өөрийнхөө нүгэлт хар толгойг түмэнтэй хараан зүхнэ. Гэтэл тэдний буцан зогтох замыг хаахаар отж байсан хэсэг дайсан монголчуудын хажуу хавирганаас гинт амдан дайрв. Элч нар манжинхны урхинд орж хаашаач ам мултрах аргагүй болжээ. Энэхэн мөчөд Данжила хантны ширэн удтай чандрыг хажуудаа зэрэгцэн давхиж явсан залуу баатрын гар дээрх бүргэдийн хүзүүнд алдуурч осолдохгүй бөхлөн уяад түүний нүдийг тагласан хаалтыг автал морин суман доногдон онхолдон онов. Данжила мориноос хэдэн алхмын тэртээ харуулдан унсан ч бараг унахаасаа өмнө шахан босон харайж харвал бүргэд аль эрт тэнгэрт хөөрөн нисч яваа үзэгдэв. Хэдийгээр цээж нь шархиран аманд нь халуун цус амтагдж байсан ч тэрээр нэгийнхэн ч тоосонгүй. Ялгуулсан худагтын элч болж цастад самгар уулын зүг нисч яваа бүргэдийн хойноос хараад бахархан баярлахдаа нүднээсээ арай л нулимс унгаасангүй. Унаанасаа хагдсан араасаа нэхэн айсуу дайсны зүгч эргэн харсангүй. Амаараа шороо гудран унсан буугаач авсангүй санаа амарсан янзтай айван тайван зогсож байлаа. Энэхэн мөчөд манжинхан давхин эрцгээж явган элчийг бүргэдийн хойноос бас тэнгэрт хөөрөн нисч хвий гэж эмээсэн мэт тал талаас нь бүчин дарж аваад шан золсоор чивчиртэл хонжлон хүллээ. Хар санаатны гарт үе мөчөн хуг нуг мушгуулан байхдаа тэр энэ муу сайн тэнэгүүд газар хэвтээ намайг л хүлнүү гэхээс биш тэнгэрт нисч яваа бүргэдийг ямар барьж чадах биш хэмээн хөхинээд нь хүрв. Дайснууд бүргэдийн араас нэхэн хөөж явууд доороос нь харвцгаасан боловч сум нь түүнийг гүйцсэнгүй. Манж жанжин мориноосоо буун харайж хүчин давтан хүлээстэй хөвтөж буй элчийг харснаа эгдүүтэй хорн дуугаар Данжила баатар чи тэрэлжийн 100 модноос миний цэргийн бүслэлтийг сэт цохин үр цүүрээр зугтаж мөр сүүдэргүй талисан биш шүү. Гэтэл та надтай алтайн энэ алс бойд баруун хязгаарт дуртай ч дургүй ч нүүр учран уулзах үйлтэй толгой байжээ хэмээн тавлан доогтой хөхөрснөө. Галдангийн үнс чандар хаана байна гэж дууга өндөрсгөн эзэд ийлсэн хүний дээрэнгүй хоолоогоор зандран асуулаа. Данжила хэгзэрч хавдсан цустай уруула хорсол тоёо долгож. Би хурц зэвсэх хурдан морины ир чадлын үнэнд гүйцэгдэн чиний гарт очсон ч бошигт ханы цогцыг хар санаатны гарт үл алдав. Хантны чандрыг тэнгэрийн элч аваад Диваажингийн орноо хүрэхээр тэр нисч явна гэж хэлээд дэш харснаа. Алтай улсын ноён сардгийн нас бий жагсч эр чадал нь хансан зэрлэг бүргэх тэр бурхны шувууг захирах хүчтэн энэхэн зам бууланд лавтая үгүй бизээ. Сумны чин тусгал хүрвэл харв суга хэмээн үгүүлээд тохурхан инээмсэглээ. Манж жанжин газрын амьсгалаас тасарч нүдний харцнаас алдуурн тэнгэрийн үехэд элэн халин нисэн одож буй алтайн омголон хүрэн бүргэдийн араас байж ядсан янзтай жавжаан татвал зуулан ширтэснэн
Илдэн суг татан бариад цулсаж шороотой худгалдан хүлээстэй хэвтэж байгаа данжилаа руу месний ирнээс өөрцгүй хорлонтой догшин нүдээр харлаа. Цагийн салхинд элэгдэн үгүй. Цаздаг их цам гарв минь үү. Цаазын элдэн дор сөхрөөн үгүй. Цахиур чулуу шиг өвгөд минь үү.